Туранхай хүрэн морь. Эртээ урд цагта нэгэн ойд мэргэн саарал, бөөн саарал, хурдан саарал гэж 3 чон амьдарч байжээ. Энэ 3 чон олон хоног уулахад ус гол гадлан туулж эдэж хоол хайж ирсэн боловч юу ч олж чадалгүй өлсөж цангаж ихэд ядарч гинэ. Тэгээд хурдан саарал, бөөн саарал хоёр нь чиний нөгөө их мэргэн зэрэгэн гэж алдарсан чинь хаана угаа юм? Тийм л мэргэн юм бол түүнийхэн ид шидэг хизээ гаргах гэсэн юм. Хаан хоол уугааг мэдэхгүй хич нэн хоног явлаа. Одоо өлсөж цангаж өгөх нь гэж мэргэн саарал чононд уурлахын ихээр уурлаж гинэ. Мэргэн саарал хоёр нөхрөн ингэж уурлахад одоо энэ харагдаж байгаа өндөр уулын орой дээр л гарвал эд их юм аянда харагдаж хоолтой залгана байх гэж нөгөө хоёрыг нь тайдгаруулж гинэ. Тэгээд тэр уулын орой дээр 3 улаан төдхөн зур гараад хавьорчныг ажиглаж гарвал тэр уулын ар бэлд ай төмөн адуун сүрэг бэлчээрэлж байгаа нь харагдаж гинэ. Хавьорд нь аюул учруулчихмаар амтэн хүн айлгэр харагдахгүй байна гинэ. Тиймээс 3 улаан гоо чалга дамжин талдхан газар мираасаар адуун сүрэгт төхөж очжээ. Тэгээд хурдан саарлан тэр адуун дотроос айл тарганыг нь харж шилээд гүнийг данагаар тарган хээр зүсмийн сувайгүйг барьж хүртгэхэр шийдээд хоёр нөхөртөн тэр санаахан хэлж гинэ. Тэгтэл мэргийн саарл нь тарганч гэсэн тэр гүү гэдгийн хэрэггүй юм байна. Харин хулгарч ихтэй өлгөр цээжтэй туранхай хүрэн морийг хамжиж бариад хүнсхий. Хэрв үүнийг эхлээд идэхгүй бол бид 3 амьгүй болж мэдх юм байна. Яагад гэвэл энэ морь 5 жил суваарсан залуугүй. Холонгийн азрагны дундаас гарсан юм байна. Иймээс энэ сүргийн дотор хамгийн хурдан хүлгэн юм байна. Үүнийг идэхгүй бол эзэн нь үүгээрээ биднийг хөөгöd дорн гүйцэх юм байна. Иймээс 3 улаан 3 талаас нь хамтарч зэрэг дайраад барьж авахыг бодъё. Ганцаараа хөөх юм бол бид 3-ын хэнэнч үүнийг гүйцэхгүй юм байна. Үүнийг эхлээд хурдчих юм бол дараа нь энэ сүрэг адуунаас алийн ч хүртий гэсэн бидний дор гэж мэргэн саарал чон хэлжээ. Гэтэл хурдан саарал, бөөн саарал хоёр өдий гол газар явж ирээд ийм олон адуун дундаас ясаарс хоёр болсон муу юмыг идээд тахтай яагаад юм. Ийм туранхай ясан хэдрэг болсон юм бидэнд ямар хор хүргэж чаддаг юм гэд мэргэн саарлын үгэнд орсонгүй. Тэгээд адуу руу дайрч ороод хамгийн тарган сувайгүйг барьж авчээ. Мэргэн саарл нь одоо хэрэг биш боллоо гэж бодоод холоос харж байж. Гэтэл адуун сүрэг нь өргөн хуйларч тавихад уулын хөндөй рүү буухад эзэн нь ирж адуу гамбар өткөж үзээд нэггүй дутуу байгааг мэдээд хунживсан морин юулж нөгөө туранхай хүрэн морийг барьж авчээ. Үүнийг харсан мэргэн саарл нөгөө хоёр дээр ирээд одоо буш хүүхэн зүгтаахгүй бол болохгүй боллоо. Та хоёр минь миний үгэнд орохгүй даанч яав да. Адууны эзэн нөгөө туранхай хүрэн морин сая барьж авлаа. Одоо биднийг хөөж ирэх боллоо. Буш хүүхэн зүгтай гэж гин. Тэгээд тэр 3 чон уулын бартаа бараадж өндөр уулууд зүгтаажээ. Гэтэл тарган гүний мах идэж гэдсэн дааж ядтал цадсан хурдан саарл, бөөн саарл хоёр амьсгаадж айхлаад явж чадахгүй болжээ. Мэргэн саарл урд нь орж давхисаар байж гин. Туранхай хүрэн моримсан адууны эзэн улам ойртсоор байж. Уулыг давж цаад хөндөй рүү норж гинэ. Бөөн саарл уламж цуцаж хурдан саарл минь чи одоо л хурдаа гарах цаг боллоо шүү дээ гэж хэлээд сүүлнээс нь 100 чиргүүлдэн давхижээ. Туранхай хүрэн морь улам хурд нэмэн гүйцэж ирэхэд урт уурга барьсан адууны эзэн эхлээд бөөн саарлыг урт уургаараа дэлсжээ. Бөөн саарл ганцхан ав гэж орилоод нүд анжээ. Хурдан саарл байдаг чадлаар хурдлавч туранхай хүрэн морь улам ойртсоор гинэ.
удалгүй хурдан саарлыг гүйцэн ирээд мөн л уургаан тархин донд нь буулгажээ. Бас л ав гэж уртаар үлээд амьсгаа хураажээ. Хань нөхдийнхөн үгэнд орохгүй бол тусгүй байдалд орж болдгийг бөөн саарал, хурдан саарал хоёр тохиолдсон явдал ингэж харуулжээ. Харин мэргэн саарал цаашаа зүгтэж гин. Тэгээд бартаа гадан дундуур давхиж яваад нэг гүн хонгил тааралдахаар нь түүн рүү давхиж оржээ. Тэгтэл тэр хонгил дотор хэвтэж байсан нэг чон цочоод гарч давхижээ. Тэгэхэд адуун сүргийн эзэн түүнийг араас нь хөөж мэргэн саарал хонгилд гоцорчээ. Үүнээс хойш эзэн чон хонгилд идээгүй чон хоморгод гэдэг шоо үг гарсан гинэ. Азар ам гарч ганцаараа үлдсэн мэргэн саарал хав орчныхон ой тайга даяараа туран хай хүрэн морийг байгаа цагт энэ нутгаас ямар ч зүрхтэй боохоо өнчин ишигт шоглож болохгүй гэдэг зар цуу тараажээ. Иймээс энэ нутаг хомхой чонын аюулаас аврагдсан гинэ. Сайн морь гэдэг хизэнээс нааш эзэн хүндийн тусалж ирснийг энэ үлгэрт ийхүү өгүүлжээ.